хамгийн ихээр өртөж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн судалгаагаар тогтоогдсон байна. Тухайлбал 2015 онд нийслэлийн хэмжээнд агаарын бохирлоос үүдэлтэй өвчлөлөөс болж 4 хүртэлх насны 435 хүүхэд басварсан гэсэн тоо мэдээлэл байгаа юм а. За энэ мэдээллийг дэлгэцээс илүү тодорхой тайлбарлаж хүргэе. Утааны голомтод байгаа согон хайрхан дүүргийн хүүхдүүдийг агаарын бохирлын сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор хүүхэд ба утаа төслийг өнгөрөх 11-р сараас эхлүүлэн хэрэгжүүлсэн байгаа юм а. Тэгвэл төсөлд утааны голомтод оршдог согон хайрхан дүүргийн 80-р цэцэрлэгийн 370 гаруй хүүхдийг хамруулсан гэсэн мэдээлэл байгаа. Улмаар төслийн хүрээнд агаар сэлгэгч төхөөрөмж суйрлуулж амны хаалт тарааж хүүхдүүдэд олон төрөл тэжээл өгсөн байна. Гэтэл төслийн явцад агаар цэвэршүүлэгчтэй ангийн хүүхдүүд болоод олон төрөл бичил тэжээл хэрэглэсэн хүүхдүүдийн өвчлөл 53% багасж, харин эцсийн хувьд 44% илүү байсан гэж хэлж болно. Тиймээс цэцэрлэгүүд эдгээр 3 төрлийн бага зардалтай арга хэмжээг агаарын бохирдол өндөр улиралд хэрэгжүүлж чадвал хүүхдийн өвчлөлийг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүсийн зүгээс үзэж байгаа гэсэн мэдээлэл дэлгэрэнгүй баталгаа авчирсан. Төслийг утааны эд оргил үе буюу өнгөрөх оны 11-р сараас энэ оны 4-р сар хүртэл нийтдээ 5 сарын хугацаанд 80-р цэцэрлэгт 3 арга замын хүрээнд хэрэгжүүлжээ. Эмэгтэй цэцэрлэг 900 орчим суралцагчтай 8 бүлгийн 370 орчим хүүхдийг сонгож, зарим ангид агаар сэлгэгч буюу HEPA фильтртэй төхөөрөмж, зарим ангийн хүүхдүүдэд амны хаалт тарааж, харин үлдсэн хүүхдүүдэд олон найрлагч бичил тэжээл хэрэгжүүлжээ. Ингээд төсөл хэрэгжүүлэх явцад тодорхой үр дүнгууд гарсан байна. Одоо өвчлөл маань 50-аас 50% буурсан, эрсдэл маань 30% өссөн. Бусад одоо үзүүлэлт нь болохоор 30-аас 10% таа. Эрсдэл маань 10% өссөн, өвчлөл маань 30% багассан байна. Толгойд маань өөрөө маш өндөр бохирдол болдог бүсэд оршиж байгаа. Тэгээ хүүхдүүд маань угаасаа анги даац хэтэртэй ангид байдаг учраас өөрсдийнхөө санаачлалаар очиад нэмэлтээр хугацаанд болоог сарын дотор очиж солиход бол айхтар амар үнэтэй. Тэгээд тэр зөвхөн шүүлтрийг одоо ингэж үзэхэд хүртэл өндөр нэмэрчж байгаа. Маск тарагдаад эцэгчүүд сургалтыг өгдөжсэн. Гэтэ эхний удаа бол ээж аваад ч гэсэн их хайр тийм ханддаг байхгүй. За өглөө дээр л ингэж кино зогсож байхад чинь маска зөвхөн хөвгтө хөтлөд ороод ирдэг байхгүй. Тэгээд яас маска өдрөөс машин аваад явчихлаа. Тэгэл карманаас гаргаж ирээд тийм дадал зуршлуугаасаа тэгээд хийсэн байсан. Тэгээд одоо тэгээд шаардлагатай сургалтууд 7 хоног 14 хоног сургалтууд явагдаад байгаа болохоор ээж аваад ч гэсэн за энэ нэр ингэж өгöd байгаа юм байна. Нэр хөтөлбөр хэрэгжээд тэгээд ээж аваад ч гэсэн шал өөр болоод тэгээд хүүхд ч гэсэн их шаарддаг байсан. Хүүхэд батад төслийг Австралийн тэтгэлэгт хөтөлбөр болон зориг сангийн нэмшлэгтэйгээр хэрэгжүүлсэн. Цаашдаа улсын хэмжээнд цэцэрлэгүүд эдгээр 3 төрлийн бага зардал бүхий арга хэмжээг агаарын бохирдол ихтэй үед хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ жилийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн маань нэг баг нь хүүхэд ба утаа гэдэг энэ төслийг хэрэгжүүлэхээр одоо шийдээд тавуулаа хамтраад энэ ажиллагааг хийсэн. Тэгээд энэ үйл ажиллагаагаа болон 80-р цэцэрлэгээр толгойн 80-р цэцэрлэг дээр бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд энийг манай бусад төгсөгчид Австралид сууж амьдарсан энэ хүмүүс дэмжиж мэдээж ажиллаж байгаа. Мөн түүнээс гадна Австралийн засгийн газар Австралийн элчин сайдын яам гадаад хэрэг бодлооны яамнаас бол дэмжиж тодорхой хэмжээний санхүүжилтийг нь олгодог, санаачлагыг нь бол дэмжиж байнга ингэж хамтарч ажилладаг байгаа. Дараагийн цэцэрлэгүүд бусад цэцэрлэгүүд жишээ болгоод одоо манай энэ сургалтын модулыг бид нэр хэмжиж гаргасан байгаа. Тэгээ өнөөдрийн хаалтынхаа үйл ажиллагаанд бусад цэцэрлэгийн эрхлэгч бусад холбогдох хүмүүсийг ураад энэ тухайгаа одоо тайлангаа тавиад бүгдээрээ хамтдаа одоо энэ төлөө явцгаая, хүүхдүүдэд аварцгаая, хүүхдүүдэд туслацгаая, дараагийн цэцэрлэгүүдэд хэрхэн яаж туслацгаах вэ? Сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн яаж зөв болгох вэ? Ер нь хүн болгоо энд ингээд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж чадах юм бол нэг далайн төрлөх шиг нэг л одоо төрлөгээ бид нар нэг асуудлыг шийдэж чадах нь шүү дээ. Дээр үр дүн үндэслэн төслийн багийнхан зөвлөмж гаргасан бөгөөд үүнд мод тарих, гадна талбайг орчныг тогтжуулах зэрэг олон ажил багтсан байна. Монголын мэдээний ялгаатай